асуудал энэ манай банкны орон дээр орж ирж байна гэж би бодож байна. Ягаад гэхээр энэ ялангуяа би замын үеийн чөлөөт бүсийн асуудлыг хэд миний мэдхээр л сүүлийн бараг 10-20 жил замын үеийн чөлөөт бүс байгуулах тухай асуудал яригдаад энд хөрөнгө оруулалт хийж гин гэж бахан юм зарцуулсан. Сая бас хэлж л да улсын төсвөөс гэхэд хэд гэж 6.30 дээрээс нь 2007-оос 2010 онд гэхэд 6.6 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг. Тэгээ би жишээлбэл яг эдийн засгийн сэтгүүлчийн хувьд Алтан булаг энэ замын үеийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай хэд удаа очиж бас танилцж байсан, сурвалжилж байсан. Үеийн ерөнхий сайд нар очоод баахан үүрэг даалгавар өгдөг. Тэгээд өгсөн энэ төсвийн мөнгөөр хитэн хашаа хайс бариад та нар дуусан байна. Ингэж болохгүй арга хэмжээ аавна гэж баахан үүрэгдэл явдаг. Тухайн энийг хэд хоногт баахан шуугж байгаа. Тэгэл чимээгүй болчдөг. Тэгээ дараа нь ягаад ингэж чимэг болов гэж асуухаар нөгөө компаниуд нь төсвөөс ингэсэн гэл эсвэл төсвийнх нь болохоор энэ компани ингээд том толголоод байгаа гэж явсараад өнөөдөр 20 жил замын үед шороотойгоо нөгөө хажуу хилийн цаанд байгаа ирээн манай замын үед хоёр тэнгэр газар шиг өөр хэвээрээ гэтэл энэ одоо мөнгө угаах газар болсон юм эсвэл одоо яагаад хөгжихгүй байгаа. Сая би энэ шадар сайдаас яг асуу яагаад замын үед ингээд 20 жил өнөөдөр ярьж байгаа нь бидний төсөөлж байсан чи хөгжихгүй байгаа юм бэ? Хамгийн гол учир нь юунд вэ гэдэгт бас тодорхой хариулт өгөөч. Дээрээс нь энэ судалгаа тэр хашаа хайсанд өнөөдрийн байдлаар хэдэн тэрбум зарцуулагдсан бол гэдэг дээр яг тодорхой тоо гарсан уу? Миний мэдгээл очих болгонд л бид судалгаа хийж байгаа, бид эрсдлийн үнэлгээ хийж байгаа гэл тэгээд бид ихний ээлжинд ингээд хэд хэдэн газраа ингээд чөлөөлөөд хашаа хайс барьсан байгаа гэд очих болгонд хашаа нь бол сүүлийн 2-3 жил шинжлэгдсэн байгаа гэдэг. Бусдын нь яг л хэвээрээ тэнд ямар ч амьдрах нөхцөл болцоогүй. Энийг өөрчлөх арга замыг юу гэж харж байгаа гэсэн хоёр асуултанд хариулт хүсэж байна. За баярлалаа юм чимгч нь одоо шатаа сайд хариулъя. Шатаа сайдын инфон 2 номерын инфон 2 номер. Чөлөөтсийн төр орлон гүйцэтгэх захирагч багтсан. Сууж байлшгаад. За энэ гишүүний асуултыг одоо яг ойлгож байна. Ерөөсөө замун чөлөөт бүсийн тухай ойлголт одоо юу гэдэг мэдээлэл энэ нийгэмд байгаа юм бол одоо яг таны саяны асууж байгаа шиг л ийм л юм болчиход байгаа юм аа. За нэг хашаа гэдэг л одоо нэг гоё одоо нэг PR одоо энэ замуудын чөлөөт бүсийн тухай явдаг. За тэр нь одоо үнэхээр одоо яагаад яатсан юм бэхээр тухайн үед нэг тэрбум гаруй төгрөгөөр баригдсан хашаа байдیں۔ Одоо энэ хуучиг хийжсэн 2007 онд хийгдсэн юутай. За урдлынх нь ерөөсөө Монгол улсад 1995 оноос чөлөөт бүсийн үзэл баримтлалын тухай бодлогын бичиг баримт гарсан байдаг. Тэгээ 95 оноос хойш өнөөдөр хүртэл энэ хуулиуд энэ бодлогын бичиг баримтууд ингээд хэрэгжиж эхэлсэн. За эндээс хойш ер нь одоо 20 гаруй жил энэ чөлөөт бүс гэдэг зүйлээр одоо хийх гээд хэрэгжүүлэх гээд тэгээд тодорхой үр дүнд хүрээд ингээд явцсан. Өстой 10-аараа барьж алгаараа харсан тийм үр дүн бол одоо сайн харагдчихгүй байгаа. За замун чөлөөт бүсийн хувьд бол тэр нэр алдартай хашаа одоо яг нийгмийн сэтгэл зүй дээр ингээд одоо бий болоод тогтцсон. Тэрэн тухайн үедээ тэрбум 100 гаруй төгрөгөөр хийгдчихсэн ийм хашаа байдаг. За нөгөө алдартай хашаа маань одоо бараг тэр говийн мундаг салхинд илэгдээ дуусч байна. Цахаасаа нураад эхэлж байгаа. Ахаа шинжилж барьсан инээт юм бол байхгүй. За энд одоо ер нь юу хийх ч үхтэй зэрэг харин 2007 он хүртэл бид нэр гаднаар чаддаг улсуудаар нь хийлгэж гин тэдний ирээд өстэй андерсын мөнгө орд байгуулчихна гэсэн ийм ойлголтойгоор яваад хоёрч байгууллагуудтай яриа хэлцээ хийгээд нэг нь Солонгосынх нэг нь Америкийнх ийм газруудтай тэд нар байгуулад тэгээ менежментийг аваад яваад тэгээд ингээд хугацаа алдаад 2007 он хүрсэн мэт. 2007 оноос хойш харин ийшээгээр хөрөнгө оруулалтууд аливаа зүйлүүд хийгдэж ирсэн. Нийтдээ улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байдیں۔ За гадаадын хөнгөлөлтөд дээд тусламж Монгол Улсын засгийн газраас 58.8 сая долларын хөрөнгө оруулалт хийгдээ явж байгаа. За энэ 58.8 сая долларын 50 сая нь бүгд хятадаас авсан 300 сая хөнгөлөлтөө зээлийн 50 сая нийшээ орсон, 8.8 сая нь Монгол Улсын засгийн газраас гарсан. Энэ хаашаа юун зарцуулагч вэ гэхдээ зэрэг ерөөсөө замын үдийг хөгжүүлэх төсөл гэж байгуулагдсан. Энэ
төсөл хэрэгжээд энэ төсөл нь ямар хүрээ хамарсан хүрээтэй байсан бэ гэхдээ зэрэг зөвхөн замын чөлөө төсийн юу биш, чөлөө төс биш, ерөөсөө замуудыг сумаа хамруулсан, ерөөсөө бус нутгаа хөгжүүлэх ийм төсөл болж хэрэгжсэн. За энэний хэрэгжсэн зүйлүүд нь юу вэ гэхээр ер нь 4 чиглэлээр хөрөнгө оруулалт аливаа үнүүд хэрэгжсэн. За энэ дулаан хангамж, дулааны стандарт одоо баригдсан гэсэн үг. За цэвэр усны хангамж, за бохирын зайлуулганы үйлчилгээ, за зам харьцаа, холбоо суугчлалын ажлууд гэсэн ийм үндсэн 4 бүтцэд хийгдсэн байдаг юм аа. За энэний нэг нийт 27.6% нь замын чөлөө төсөд энэ хөрөнгө оруулалт шингэсэн байгаа. За энэ хөрөнгө оруулалт сая мэдээлэл дээр тавхан дурдсан 95% буюу ер нь улсын комисс хүлээж авах хэмжээндээ хүрч ирээд байна. За аливаа зүйлүүд маань бас жоохон удаан болсон байт юм лээ. Гэрээгээр хийгдэх хугацаа нь бол 2014 онд дуусах ёстой байсан. За энэ зүйлүүд маань одоо харин дуусч байна. За барилга хот байгуулалтын яамтай энэтэй хамтарч ажиллаа улсын комисс ажилуулах. За энэ хийгдсэн хөрөнгө оруулалтыг харин одоо амь оруулах, тэрийг ашиглалт бий болох, хэрэглээ бий болох энэ ажлууд одоо урталт тулгараад байж байгаа. Замын чөлөө төсвийн хувьд ерөнхийдөө үндсэн хийж хэрэгжүүлж байгаа ажил маань 2 чиглэлээр явагдаж байна. За нэгдүгээрт нь одоо энэ бий болсон энэ оруулсан хөрөнгөтэй энэ зүйлүүдэд ашиглалтын бий болох, хэрэглээгийн бий болох, нөгөө хөрөнгө оруулагчдыг татах, за сумынхаа хэрэглээг энэ бий хоёр дахь нөгөө их нэмж хариулах юм аа. За 1 минут. За ер нь бол хийгдсэн хөрөнгөнүүд байна. Тэрийг үр дүнтэй ашиглах зорилго одоо тавигдаад явж байна. За 2 дахь чиглэл нь ерөнхийдөө Монгол улсад энэ өөрсдийнх нь чөлөө төсвүүдийн байрлаж байгаа байр шил энэ зүйлүүдэд бодоод үзэхдээ зэрэг ерөөсөө гадаадтайгаа тэр хөрш орнуудтайгаа тэр цаад холбогдож байгаа зах зээлтэйгээ хамтарсан чиглэлээр энэ чөлөө төсвүүдийг явуулах нь хөгжлийн зөв гарч болох юм аа. За энэ талаараа бас одоо засгийн газар дээр энэ шадар сайдын ажлын шадар сайдын эрхлэх асуудлынхаа хүрээнд бас үйл ажлууд бас хийж байна. За гэхдээ үйл явц одоо бас нэг тийм бас хурдтай байж чадахгүй байна. За юугүй өөрөө нийгэмд бас болгоомжил төрүүлсэн үйл болдог. Энэ хил дээр гадныханд одоо баахан юу байгаад өгчүү, яах гээд байна, юу болох гээд байна гэл ингээл ийм ардсан сэрдсийн зөвлөч бас болгоом оюун чимгчний микрофоныг байсан. Сая та хэлж байгаа л дээ тэр 1.1 тэрбум төгрөгийн хашаа хийгдсэн гэж ярьлаа. 50 долларын хөрөнгө оруулалтын төсөл хийхэд зарцуулсан гэдээ ярьж байна. Одоо бид нар төсвийн хариуцлага маш их ярьж байгаа. Үр дүнтэй болох тал дээр бид одооноос ингээд анхаарал явж байгаа гэдээ сая хэлж л. Тэгвэл тэр өмнө үр дүнтэй байсан уу юу? Энэ 50 сая үнэхээр ямар төсөл хийхэд зарцуулагдсан тэр төсөлний үе тэр 1.1 тэрбум төгрөгийн хашааны яг хашаа барихад зарцуулагдав. Яагаад ийм төгрөггээд аудитын үнэлгээд үнэлт шалгалтын дээр ер нь хийж исэн үү? За ажлын хэсгийн микрофон нэгдүгээр микрофоныг өгч. Ерөөсөө энэ хөрөнгө оруулалт маань энэ замууд дэд үтсийг хөгжүүлэх төсөл гэдэг л зарцуулагдсан байна. Энэ 50 хэдэн сая долларын хөрөнгө маань дулааны станц байгуулагдсан. За цэвэр усны хангамж байгуулагдсан. За энэний тооцоо судалгаа зүйлүүд бол ер нь яг тэр төлөвснийхөө даалгавар хийгдээд явагдсан байна. За гүйцэтгэл дээр бас тодорхой хэмжээгээр ярихаар энэ бол бий. Гэхдээ одоо энийг ашиглалтанд оруулах улсын комисс хүлээж авах энэ үйл ажиллагаанууд явагдаж байна.